За сайн байцгаана уу манайхаа шинэ бичлэгтэй тавтай морил. За та нартайгаа шинэ бичлэгээр шинэ хосуудаараа уулзж байна. За өнөөдөр болохоор яг 2025 онд 90 Days Fiancé нэвтрүүлэгт оролцож исэн хосыг та нартаа ярьж өгч байна. Ингээд бүгдээрээ нэвтрүүлэгт орцгоё. За мэдээж нэвтрүүлгийн эхэнд нэвтрүүлгийн гол дүрийн оролцогч бол өөрийгөө танилцуулдаг байгаа. Өнөөдрийн оролцогч болохоор Gregory гэдэг нэртэй 35 настай ийм Америкийн нэгдсэн улсад амьдардаг залуу байгаа. За энэ залуугийн хувьд Уганда улсын нэгэн эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон. За тэр Уганда улсад амьдардаг эмэгтэйг болохоор John гэдэг 26 настай. За Greg-с болохоор 9 насаар дүү ийм эмэгтэй байгаа. За энэ хоёр бол хамгийн анх яаж танилцсан бэ гэхлээр Greg-ийн хувьд яг Уганда улс руу аяллаар явж байхдаа нэгэн залуутай онгоцон танилцсан гинэ. Тэр залуугийн мөрөн дээр нь ингээд санаандгүй онгоцонд унтцсан. За тэгээд тэр залуутайгаа танилцаад бүр одоо тэр онгоцонд 6 цагийн турш ярилцсан гэж аахгүй юу. Тэр залуу нь Уганда улсад яг сафари аяллаа чиглэлээр тийм үйл ажиллагаа явуулдаг залуу байсан юм байна л да. Дараа нь одоо тэр танилцсан залуу нь өөрийнхөө одоо тэр аяллаа газарт те Greg-ийг ураад за ингээд аялалд оролцож явах үеэрээ Greg бол хамгийн анх одоо өөрийнхөө одоогийн найз охиныг олж харсан байгаа. Тэр хоёр бол тухайн үедээ яг ингээд хоорондоо жоохон харилцажсэн ч гэсэн ер нь бол яг тийм янз бүрийн зүйл бол болоогүй. Тэгээд дараа нь бүр сүүлд нь яг Greg Америкийн нэгдсэн улсад ирснийхин дараа бүхэл бүтэн жил гарны дараа Уганда улсад танилцсан John гэдэг эмэгтэйтэй одоогийнх нь найз бүсгүй нь хаанаас ч яг өөрийнх нь одоо сошиал медиа хаягийг олоод өөрлөө нь мессеж бичсэн гэж байгаа. За ингээд энэ хоёр чинь хоорондоо харилцаж эхлэв. За сүүлдээ бүр бие биедээ дасаад дурлаад ингээд Greg чинь болохоор Уганда улс руу буцаж очоод John-ыг сүй тавьсан байгаа. Яг өөрийнх нь төрсөн өдрөөр нь John-д сүй тавьсан. За ингээд энэ хоёр бол тэ аль хэдийнэ визагаа хөөцөлдөөд K1 визагаа аваад удахгүй John-ы хувьд болохоор Америкийн нэгдсэн улсад ирэх гэж байгаа. За тэгээд Greg үргэлжлүүлээд өөрийгөө танилцуулахдаа болохоор тоогооч яг юм bakery-ний газар бол ажилдаг. За өөрт нь нэг асуудал байгаа гэж хэлсэн. Энэ асуудал нь юу гэхлээр Greg 35 настай ч гэсэн одоо болтол ээжтэйгээ хамт амьдардаг. Тэгээд дээрэс нь яг тогтсон ажил байхгүй, тогтсон орлого байхгүй. Greg-ийн хувьд одоо мэдээж энэ тухайгаа бол John хэлсэн те докторгүй ажилтай байгаа. За тэгээд дээрэс нь одоо ээжтэйгээ хамт амьдардаг гэдэг тухайгаа бол John бол аль хэдийн хэлсэн. Гэхдээ John бол жоохон дургу байгаа те аль болох ээжээс нь тустай амьдрмаар байгаа. Greg-ийн хувьд бол тэ угаасаа тогтсон орлого байхгүй, ажил байхгүй учраас нэгээс 2 жилийг бол ээжтэйгээ хамт амьдрна гэж төлөвлөж байгаа юм байна. Ээжтэйгээ John-тай хамт ингээд гуруулаа ямар ч л байсан одоо ээжийнхээ гэрттэй нэг 2 жил байж байгаа дараа нэг байрны урьдчилгаа хийгээд тэгээд нэг юм тусдаа гарна гэсэн бодолтой байгаа юм байна л та. Тэгээд дараагийн хэсэг дээр болохоор яг Greg-ийн хувьд ээжтэйгээ хамт байгааг нь бол харуулж исэн. Ээж нь хүүгийнхээ талаар юу гэж ярьдаг вэ гэхлээр тэгээ би бол угаасаа хүүгээ эрхлүүлэх дуртай, хүүгийнхээ одоо хувцас сунрыг нь угаадаг, гой хоол хийж өгөх дуртай. За тэгээд өрөөгийн хүртэл ер нь бол ээж нь цэвэрлдэг гэж хэлсэн заяа. Ер нь бол цаагаараа цаад утгаараа бол ерөөсөө минийхүү бол мама боёо гэж хэлчихэж байгаа байхгүй юу. Өргөжлүүлээд бас юуг ярьдаг вэ гэхлээр одоо Greg те минийхүү бол үнэхээр одоо өгөөмөр нинжин сэтгэлтэй хүнд одоо ашиглуулахад амархан тийм хөөхөд байгаамаа. Тийм учраас те мэдээж одоо тэр харь орноос ирэх гэж байгаа өөрийнхөө бэрдээ одоо ямар хүн байгаа болоо гэж санаа зовж байгаа тухайгаа бас нэвтрүүлгийн багийнханд хэлжсэн. За ингээд Greg болон ээж хоёр хоорондоо бол яг өдрийн хоолоо идэж байхдаа юуг ярилцдаг вэ гэхлээр мэдээж бол John-ы талаар ярилцсан те John одоо хизээ ирэх гэж байгаа бай онгоцондоо суугцсан уу гэх мэтчлэн зүйлсүүдийг бол ярьжсэн. За тэгээд дээрэс нь ээж нь Greg-д нэмээд нэг юм хэлдэг. Юуг хэлдэг вэ гэхлээр өөр нэг эмэгтэй ингээд чамтай хамт байгаа чиний өрөөнд ингээд хамт байхаар надад жоохон духгүй байх хаа. Тийм учраас ер нь тоо хоёр юм тусдаа өрөөнд байвал ямар вэ гэдэг зүйлийг бол Greg-д хэлсэн заяо. Тэгээ Greg болохоор яг тэрийг нь сонсчоод айгу гайхаад те юу вэ битэр чи угаасаа л хосууд штэ те угаасаа л насан биеинд хүрсэн юуны тулд одоо хамт байгаа лээ. Би бол одоо өөрийнхөө найз охинтой өөрийнхөө сүйт бүсгүйтэй хамт баймаар байна гэд ээжийнхээ тэр саналаас бол татгалцдаг. Яг John-ы одоо Америкт буух тэр өдрийг бол харуулдаг. Тэгээ тэр өдрийнх нь өглөөнд нь Greg болохоор талах хийгээд талхан дээр болохоор John-ы нэрийг ингээд сийлээд бичсэн. Тэгээд тэр талхаа бариад найз охиноо тосож аавна гинэ. Тэгээд Greg гэрээсээ гарахаас өмнө ээж нь ахаад нөгөө тоо хоёр одоо те тусдаа өрөөнд байвал ямар вэ гэсэн тэр асуулт тавал ингээд ахаад асуудаг. Ахаад бас John те энэ талаар ингээд жоохон бодолцож үзье те бит хоёр бол одоо хосууд штэ гэсэн зүйлийг бол ахаад ингээд ээжтэй хэлээ. Тэгээд одоо те John-ыг тосхоор бол онгоцны буудлын руу хөдөлдөг. За ингээд дараагийн хэсэг дээр John ч гэсэн одоо Америкийн нэгдсэн улсад яг газар даад Greg-тэй бол ингээд маш гоёор уулзж байгаа нь бол харагдсан. Энэ хоёр ч бас тодорхой хэмжээнд холын зав эрхэл байсан учраас мэдээж л одоо би биенээ сансан байгаа штэ.
За тэгээд тэр хэсгийн дараа яг Джон бол яг өөрийгөө танилцуулж байгаа байхгүй юу? Джон гэдэг Уганда улсын иргэн 26 настай. Джонны хувьд болохоор аль хэдийн те Уганда улсад ингээд мэрэгжил эзэмшсэн санхүүгийн мэрэгжилтэй гинэ. Тийм ашгийн бус байгууллагын захирал хийж исэн. Ер нь залуухан ч гэсэн айгу гайгүй ажил хөдөлмөр эрхэлдэг байсан ийм эмэгтэй юм байна л та. Тэгээд Грег бол те Джоныг аваад ингээд гэрлүүгээ замдаа явж байгаа нь бол харагддаг. Тэгээд энэ үедээ Грег яг өөрийнхөө ээжийн талаар ярьдаг те. Мэдээж одоо ээж маань ингээд чамайг хүлээж байгаа, чамтай уулзахыг дэсэн хатан хүлээж байгаа гэх мэтчлэн зүйлсийг яриад араас нь ээж маань те чи бид хоёрыг одоо тусдаа өрөөнд байвал ямар вэ гэсэн. Яагаад гэвэл те хоёулаа ингээд хосууд учраас манай ээжэд ингээд жоохон духгүй байдал үүсгэж магадгүй гэж бодсон учраас ээж минь жоохон тиймэрхүү зүйлийг ярьсан. Гэхдээ хоёулаа бол яах вэ те ингээд учир зүгэхгүй өөр өрөөнд унтахгүй ч гэсэн ядчил одоо манай ээжийг хүндэтгээд манай ээжийн хажууд те янз бүрийн одоо үг үйлдэл гарахгүй байя гэсэн зүйлийг бол ингээд Джонд хэлж байгаа байхгүй юу. Джон тэрийг сонсоод ингээд нулимсаа харчаад уйлж эхэлсэн заяа. Яагаад уйлсан бэ гэсэн чинь Джон хэлэхдээ болохоор би те ингээ маш олон зүйлийг золиослоод маш олон зүйлийг ардаа тэр өөрийнхөө эх оронд орхиод энэ чинь ирсэн чинь би ингээ хүний гарт орсон юм шиг те ингээл хүний гэрт хүний дүрмээр ингээд амьдрах ёстой юм шиг байна. Надад бол айгүй хэцүүхэн санагдаж байна гэсэн зүйлийг бол хилээд тэгээ жоохон нулимс бол туслуулсан байгаа. Тэгээд Грег ч гэсэн те ингээл Джоныг аргадаал ингээ санаа зовлтгээ хоёлаа ингээд чаднаа энэ төр гээл те энэ хоёр жоо хоорондоо ингээд ярилцаад за дараагийн хэсэг дээр энэ хоёр бол гэртээ ирсэн. Гэртээ ирснийхээ дараа мэдээж одоо ээж нь бол тэнд хүлээж исэн. Грегийн ээжтэй Джон уулзаад тэгээд хоорондоо ингээд танилцаад гэхдээ тэр хоёр бол нэг олон зүйл ярьж амжаагүй. Джон Грегийн ээжтэй жоохон ингээд мэдлэлтэй ингээд өө би сайн явж ирлээ энэ тэр ойр зүрийн жоохон юм яриад тэгэл Грег ингээд Джон тэ өөрийнхөө гэрийг ингээд танилцуулаад явцсан заяа. Тэрийг нь хараад ээж нь бас тэ жоохон хадам ээжийн зангаа гаргасан. Яасан бэ гэхэлэр ер нь ээжийнх нь төсөөснөр бол ингээд ширээний ард суугаад сайн танилцаад за тэгээд дараа нь ингээд одоо гэр мөрөө танилцуулах байсан юм уу? Арай нэг өөр зүйл бодсон. Гэтэл тэр хоёр ингээд шууд ингээд байш машин тань тайлцаа. Тэгэл ингээд дээшээ Джон болохоор ингээд усанд орлоо гэж яваад өгцөн. Тэр нь бол хадам ээж таалагдаагүй. Тэгээд хадам ээж бол те Джоныг ингээд усанд орох гэж явсныхаа дараа Грегт хэлж байгаа байхгүй юу те. Яагаад ингээд Джон бууж ирэхгүй байгаа юм бэ? Хайцсан юм бэ? Нэг тийм сүртэй зүйл бол яриаггүй зүгээр л юм ойр зүрийн зүйл асуусан чинь Грег болохоор ээжтэйгээ ярихдаа бүр ингээд уйлждаг за. Юу гэж хэлж одоо уйлж байгаа вэ гэхлээр би бол те Джонтай хамт баймаар байна. За тэгээ Джонны хувьд бол энд бол үнэхээр маш том золиосыг гаргаж энд ирсэн те. Би бол ингээд Джоныг энд байх хугацаанд те надтай хамт байх үедээ цагаа дэмий үрлээ, шал дэмий энд ирлээ гэж юусоо бити тэгэж бодоосоо гэж хүсэж байна. Зарим юм дээр те ээжигээ бол буулт хийдэг байгаасаа гэж одоо ээжигээ бодсны үүднээс уйлсан гинэ. За ингээд маргааш өглөөнөө нь Грег одоо Грегийн ээж хоёр бол ингээд өглөөнийхөө цаг бэлдээд галтаагондоо байж байгаа байхгүй юу. За тэгээ энэ үеэр болохоор ахаал ингээд ээж нь одоо Джоныг асууж байгаа байхгүй юу. Джон яасан юм бэ? Яагаад бууж ирэх байгаа юм бэ гэсэн чинь Джон ахаад усанд орж байгаа заа юу. Тэгээ ээж нь бүр гайхалтай өчигдөр орой усанд орсон биз дээ. Унтахаасаа өмнө усанд орчоод тэгээд сэрээ дахиад ингээд усанд ордог юм уу? Яасыг усанд ордог юм бэ гэж. Тэгсэн чинь Грег болохоор тэгээ харин тийм манайхан ингээд айгүй усанд ордог юм аа гэл. За ингээд энэ хоёр ширээний ард суугаад аль хэдийн ингээд цайгаа ууж явах үед нь Джон ингээд уснасаа гарч ирээд энэ хоёртой ингээд зэрэгцээ суудаг. Ширээндээ суувгүй юу? Ээж нь болохоор те өө Грег бол чамайг хэлэхдээ айгүй их усанд ордог гэсэн. Чи өдрийн хэд усанд ордог вэ гэж Джоноос асуудаг байхгүй юу? Тэгсэн чинь Джон өдрийн 3 удаа усанд ордог гинэ. Өглөө өдөр орой 3 удаа усанд ордог. Тэгээ ээж нь бол те гайхалуу тийм үү чи тийм их усанд ордог юм уу? Халуун усанд ордог юм уу? Хүүт усанд ордог юм уу? Манай усны мөнгө айгүй их гарах байх та гэж ингээд ярьж байгаа байхгүй юу? Тэгээ Грегийн ээж нь бол хэлэхдээ ер нь Грег бол яхав те хоол бол авчирдаг. Хоол хүнсний зүйлийг бол авчирдаг. Гэхдээ Грег бол ээжийнхээ гэрт амьдрахдаа ерөөсөө түрээс төлдөггүй, тогны мөнгө төлдөггүй, усны мөнгө төлдөггүй. Ер нь бол ингээд үнгүү шахуу амьдардаг. За тэгсэн чинь дээрэс нь нэмээд өдрийн 3 усанд ордог ингээд хүн бас ингээд амьдарж байгаа болохоор Грегийн ээж нь бол те ер нь бол төлбөр мөнгө айгүй их гарах юм байна да гэсэн зүйлсийг бол тэр хоёрт хэлж байгаа. Тэгээ Джонны хувьд бол те хадам ээжийнхаа тэр хэлсэн зүйл нь бол хариу өгөхдөө мэдээж бол би ингээд угаасаа өдрийн 3 удаа усанд ордгоороо орноо. Дээрээс нь бол те ахаа таны гэрт байгаа нь гоё байгаа ч гэсэн сайхан байгаа ч гэсэн аль болох хурдан танахаас явахыг одоо хүлээж тэсгүүнэ гэсэн утгатай зүйлийг бол ингээд ярьдаг байгаа. За тэгээд үргэлжлээд Грег Джон хоёрын хувьд болохоор яг Америкийн хүнсний дэлгүүр ороод хүнсээ цуглуулж байгаа. Тэгээ Джон ч ингээд хэдийгээр анх удаа ингээд Америкт ирж байгаа ч гэсэн ерөөсөө юм гоё сайхан зүйл гэж одоо юмыг бол харахгүй байгаа хгүй юу. Яас үнэтэй юм бэ? Энэ ч яас үнэтэй, тэр нь ч яас үнэтэй ингээд үглээд яваад байгаа. Ер нь бол тэ Америкийн одоо зүйлсүүд нь айгүй үнэтэй байдаг учраас бид хоёрын хувьд бол аль болох ингээд ажил төрөл олоод маш юм төлөвлөгөө гаргаад аль болох хурдан одоо өөрсдийн байраа олоод нүүх хөстэй юм байна гэсэн зүйлийг ингээд Джон толгой дотороо бодож байгаа хгүй юу. Тэгсэн чинь Грег болохороо ер нь баг Джоноос шал өөр бодолтой байгаа хгүй юу. Юу гэж байгаа вэ гэхлээр Грег уул нь одоо Джоныг ирэхээс өмнө
маш гоё тогтмол цалинтай дажгүй ажилд орох саналыг бол авсан. Гэхдээ тэр ажлаасаа ингээд ажлын саналаасаа татгалцсан гинэ өөрийнхөө саналаар би ерөөсөө энэ ажилд ажиллахгүй гээд. Тэгээд тэр тухайгаа ингээд Джон хэлээд те би ингээд тэр ажлаас ингээд татгалцсан. Тэгээ одоо бол би өөр гоё ажил олно гэж Джон хэлж байгаа хгүй. Тэгээ Джон бол гайхаад те яагаад вэ? Яагаад тэр ажлын саналаас татгалзаж байгаа юм бэ гэсэн чинь Грег хэлэхдээ би хэрвээ тэр ажлыг хийх юм бол те чамтай ингээд өнгөрүүлэх цаг надад байхгүй штэ те би ингээд чамтайгаа цагийг өнгөрүүлмээр штэ. Дээрээс нь би тэр ажлыг хийх юм бол би ингээд жаргалтай байхгүй штэ. Би тэр ажлыг ерөөсөө enjoy хийхгүй штэ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ энийг сонсоод Джон бүр ингээд гайхахын зэрэгтэй бүр ингээ уйлдаг, ахаад уйлдаг заяо. Ер нь энэ дээр ингээ бөө уйлаа мэлаа. За тэгээ яагаад уйлсан бэ гэсэн чинь те Джонны хувьд ингээ ажиллах боломжгүй. Тэгээ хамаг юмаа даатгаад Грег дээр ирсэн. Тэгсэн чинь Грег болохоро өөрөө ээжийнхаа гэрт амьдраа. Тэгээ бас дээрээс нь ажил хийх одоо ямар ч тийм төлөвлөгөөгүй, бүр ямар ч хүсэлгүй байгааг нь хараад Джон бол ингээд уйлсан. Тэгээ юу гэдэг вэ гэхлээр би бол те мэдээж энд байгаадаа айгүйх баяртай байна л да. Би ингээ чамтай хамт байгаадаа жаргалтай байна. Гэхдээ би ингээ найдвартай зүйл хүсэж байна те. Найдвартай ингээд орон гэр, найдвартай санхүүгийн байдалч гэдэг юм уу тиймэрхүү найдвартай зүйлийг бол хүсэж байна гэд Грегд бол хэлдэг. Тэгээ Грег ч гэсэн за ойлголоо би өстэй ажил олноо чамд амлаж байна гэд энэ хоёроо ингээд уучраа олдог байгаа. За дараагийн өдөр нь энэ хоёрыг ингээд бас адилхан гадуур гаргаж байгаа гадуур хамтдаа явж байгааг нь бол харуулдаг. Тэгээ энэ хоёр бол бас хоорондоо ямар зүйлийг ярьдаг вэ гэхлээр хадам ээж байгаа айгу шоолж ярьж байгаа хгүй. Хадам ээж нь ингээд байс хийгээл ингээд өрөөгийг нь тогшоол те. Та хоёр ингээ юу хийж гинэ яаж гинэ юу болоод байна ч гэдэг юм уу. Энэ хоёрыг ер нь бол жоохон юм тайван байлахгүй байгаа гэдгийг бол энэ хоёр жоохон ингээд хошигноод ярьжсэн. За тэгээ дээрэс нь бол Джонны хувьд бол те хизээ яг тэр ээжийнхээ хадам ээжийнхээ гэрээс нүүж гарахаа мэдгүй байгаа. Тэгээ энэ тухайгаа бол Грегээс асууж байгаа. Хизээ одоо хоёулаа нүгээд гарах юм бэ? Хизээ одоо өөрсдийн орох оронтой болох юм бэ гэд Грегээс асуусан чинь Грег болохороо тэ өөрийнхөө төлөвлөгөөг Джонд хэлдэг. Хоёлаа 2-3 жил энэ чинь ингээд яаж хийж яагаад ээжинд амьдрчаа. Тэгж яагаад мөнгөө цуглуулж яагаад тусдаа гарья гэсэн зүйлийг бол ярьдаг. Тэгээ Джон бол тэ 2-3 жил бол үнэхээр удаан санагдаж байна. Хоёлаа аль болох 6 сарын дотор юу нь бол гаруул яаж ийн гэж Грегтэй бол ингээд ярилцж байгаа. Тэгээд Грег болохороо бас ингээд юу гэж хэлдэг вэ гэхлээр дуртайдаа бас ингээд нэг ээжиндээ байгаад байгаа биш тэ. Тодорхой хэмжээний бас өөр байгаа гинэ. $8,000 өртөө тэр одоо зээлэнтэй юунаас болж авсан зээл вэ гэхлээр Джоныг Америкт авчрах гад тэр виз энтрийг нь хөөцөлдөөд тэгээд онгоцны одоо зардал мардал гэх мэтчлэн зүйлийг нь төлөхөөд $8,000 өртөө. Ингэж ярьсныхан дараа Джон бол юу гэж хэлсэн гэхлээр би бол тэ Америкт байдаг хүмүүсийг ерөөсөө ингээд айгуу тогтсон амьдралтай, тогтвортой санхүүгийн байдалтай ерөөсөө одоо баг өөр ширгүү гэж бодсон гинэ. Тэгсэн чинь Грег ингээд айгуу өртөө юм байна. Би айгуу ийм их өртөө гэж бодоогүй гэж бол Джонны хувьд бол хэлжсэн. За тэгээд дээрэс нь бас юу ярьдаг вэ гэхлээр хурмынхаа талаар ярьсан. Энэ хоёр маань болохоор яг Джоныг Америкт ирснээс яг 90 хоногийн дотор хурмаа хийх ёстой. Тэгээд одоо хоёлаа яаж хурмаа хийх вэ? Хэдэн төгрөг болох болоо гэх мэт чин зүйлүүдийг бол ярьсан. Хурмаа төлөвлөхдөө хоёлаа нэг те $5,000 ингээ багтаагаад хурим хийчнэ. Санаа зовлтгүй те. Гэрийнхээ арын хашаанд хурмаа бол ингээд одоо хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ бүх зүйл бол ингээ $5,000 багтчих байхаа гэсэн зүйлийг бол ярьсан. За ингээд өдөр хоногуд өнгөрсөөр л байгаа. Грегийн хувьд болохоор ажил олоогүй хിവэрээ юу ажил олох тэгээд компьютер тоглоом энэ тоглоод ингээ юу ч болоогүй юм шиг айгүй юм жаргалтай хүн байгаа заяо. За Джон бол ерөөсөө тэнд санаа зовж байгаа ганцхан хүн байгаа хгүй юу. За ингээд Джон одоо Уганда дах гэрийнхэнтэйгээ видео коллоор ингээд ярьж байгаа нь бол харагцсан. Бас юуг ярьсан бэ гэхлээр Уганда улсад мөн адилхан хүргэний талаас одоо тэр бэрийнхээ те хайртай бүсгүйгийнхэн аав ээжт нь айгүй их хэмжээний бас биелэг энэ төр өгдөг юм байна л да. Би нөгөө нэг Таиландтай дугаар дээр одоо инж гэж ярьсан чинь инж гэдэггүй маа сүүн биелэг гэдэгсэн. Тэгээ сүүн биелэг гэд бүгдээрээ яриад авчиг. Уганда улсад одоо Таиланд улстай мөн адилхан сүүн биелгийг хүргэний талаас хадам аав ээжтэй өгдөгөө. Тэгээ Джон бол тэгээ гэрийнхэнтэйгээ ярьж байгаа байхгүй юу. Бид хоёр одоо тэгээ хадам ээжинтэй ахаад нэг 2 жил амьдрах юм шиг байна. Тэгээ санхүүгийн хувьд бол айгүй хэцүү байгаа учраас сүүн биелгийг бол өгөх нь айгүй асуудалтай юм шиг байна гэд гэрийнхэнтэй хэлж байгаа. Тэрийг нь сонссон гэрийнхэн нь бол юу гэдэг гэхлээр тийм зүйл байхгүй. Заавал сүүн биелгээ төлөх ёстой. Сүүн биелэг байхгүй бол хурим бол ерөөсөө болохгүй. Энэ бол манай ёсоо. Ёсол бол ёс. Ёс ямгор төр төмгөр. Та хоёр бол заавал хурмын сүүн биелгээ төлжээж хуримлын шүү гэсэн зүйлийг бол одоо Джонны гэрийнхнээс хэлсэн байгаа. За ингээд нэг өдөр Джонни одоо төвчээр тасарсан. Яасан бэ гэхлээр Джон олыг Грег дээр очиод одоогийн одоо чи бит хоёрын амьдарж байгаа нөхцөл байдал бол үнэхээр найдваргүй, айгүй тогтворгүй байна. Дээрээс нь чи ингээд намайг ирэхийг мэдсээр ээжэж, тэгээ бит хоёрт мөнгө хэрэгтэй гэдгийг мэдсээр ээжэж, ажлын саналаас татгалцсан. Тэгээд надад бол үнэхээр чи ерөөсөө хичээхгүй байгаа юм шиг санагдаж байна. Айгүй хэцүү санагдаж байна. Чи хэрвээ ажил олохгүй бол би ерөөсөө Уганда улс руугаа буцлаа гэсэн шийдвэрийг бол хэлсэн. Тэгээд Джонны хувьд бол Грегд ерөөсөө 2-7 хоногийн л хугацаа өгсөн. Хэрвээ 2-7 хоногийн
хоногийн дотор ажил олохгүй бол би одоо ингээд улс руугаа буцлаа. Би бол маш олон зүйлийг орхиж ирсэн. Гэхдээ би одоо ийм нөхцөл байдал байх гэж хамаг зүйлээ орхиж ирээгүй. Тийм учраас би ерөөсөө буцлаа. Чамд бол 2-7 хоногийн хугацаа өгье гэсэн байгаа. Дараагийн хэсэг дээр нь болохоор Greg-ийн ээж Greg болон John хоёрын өрөөнд ингээд орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ тэр үед нь орж ирэхэд нь John тэ ахаал ингээд ус тасанд орсон байжсэн чинь ээж нь хараал тэ өө чи ахаад усанд орсон юм уу гэж асууж байгаа байхгүй юу. Тэгээд John ч гэсэн тэ тийм би ингээд гоё усанд орсон гэд ингээд байж байгаа. Тэгээ Greg-ийн ээж бол тэ ахаал бас энэнд нь айгу дургу байгаагаа хэлсэн. Ямар хүн гэхээрээ одоо унтахынхаа өмнө усанд орчоод тэгээд өглөөнөөс ирээд дахиад усанд ордог юм бэ? Яасан одоо заван ор дэвсгэртэй хүн гэхээрээ тийм байдгийн бэ гэд хадам ээж бол жоохон дургу байсан. За тэгээд Greg-ийн ээж ер нь тэр хоёрын өрөөнд орж ирсэн шалтгаан нь бол юу гэхлээр хурмын талаар ярих байсан. Тэгээд хоёр ер нь хурим чинь юу болж байна те ямар төлөвлөгөө байна? Яах ч наа ийх ч наа те тэр талаар нь бол асуусан. За тэгээд John бол тэ ахаад нөгөө төлөвлөгөөгөө хэлээд $5,000 хурмаа багтаанаа. Тэгээ арийнхаа хашаандаа ингээд хурмаа хийчнэ гэсэн зүйлийг бол ээжтэй хэлсэн. За тэгээд ээж нь болохоор хурим хийх маш гоё газар олсон гинэ. Тэгээд тэр газар нь болохоор хоол нь багцдаг, бялуун багцдаг, ингээ хамаг зүйл нь багцдаг. Тийм гоё хурмын цогц үйлчилгээтэй газар олсон. Гуруула тийшээ яваа тэр газрыг үзье гэж бол хэлдэг. За энэ үеэр нь хурмын талаар ярилцж байгаа үеэр нь John бол те бас өөрийнхөө сүвийн бэлгийн талаар ярьсан байгаа. Манай гэр бүлийн хувьд те манай ёсонд сүвийн бэлэг өгдөг юм аа. За тэгээ Угандагийн сүвийн бэлэг нь хэд байдаг гэж одоо Таиланд улсад чинь те 500,000 баат билүү өгсөн штэ. Тэгээ дээрэс нь 2 үхэртэй өгсөн. Тэгсэн чинь Уганда улсын сүвийн бэлэг нь 15 үхэр байдаг гинэ. За тэр нь бол ойролцоогоор $3,000. Тэгээд 15 үхрээр ихнэр авдаг гэж штэ. Тэр цаад Угандад чинь. Тэгээд John Greg хоёр бол ингээд тайлбарлаад энэ бол үнэхээр манай ёсоо. Энийг бол хэн ч өөрчилж чадахгүй. Эртнээсээ л тийм байсан. Одоо ч ингээд ийм байсаар байгаа. Тэгээд үнэхээр энийг төлөхгүй бол хурим хийж болохгүй гэж бол хэлсэн. За тэгээд ээж нь болохоор нөгөө өөрийнхөө те үдсэн хурмын цогцүүлчилгээтэй газрыг энэ 3 бол үзэхээр явж байгаа. Тэр газар нь бол үнэхээр л гоё газар байсан. Үнэхээр л өстө хурманд зориулсан газар байсан. Мэдээж л үнэтэй байж тарна штэ. Тэр зарлыг нь ээж нь одоо өөрөөсөө гаргая. Энэ бол үнэхээр амьдралд тохиог ганцхан гоё зүйл учраас би та хоёрын хурмын зарлыг төлөё гэд. Тэгээд ээж нь бол тэр одоо үнэхээр гоё тансаг газрын хурмын мөнгийг нь бол төлөхөөр болдог. За ингээд ажил хайхаар бол Greg гарч байгаа. За Greg-ийг гадуур гарсан хойгуур нь хадам ээж бэр хоёрын хооронд бол нэг жоохон зүйл болноо. Юу болсон бэ гэхлээр тэр хоёр ингээд хоорондоо суугаад ингээд баахан оймснуудыг хооронд нь ингээд ялгаад сууж байгаа байхгүй юу. За энэ үеэрээ ээж нь бол асуусан те. За энд байх хэрвээ таалагдахгүй юм байна уу? Хэрвээ таалагдахгүй юм байх юм бол хэлээрэй гэл одоо John хэлж байгаа. Тэгсэн чинь John юу гэж хэлдэг гэж би те үнэхээр одоо энэ гэрт байх зүгээр байна л да. Энд байгаа нэг хамаг юм гоё байна, сайхан байна. Гэхдээ та гэртээ арай л их байгаад ах юм аа. Та ерөөсө гадуур гардггүй мүү? Та жоохон гадуур гарч болно штэ гэж хадам ээжтэй хэлсэн за. Тэгээд хадам ээж нь тэрийг сонсоод бүр ингээд жихэндээ итгэхгүй юу вэ те яасан говдмоор юм бэ? Би чи уул нь эн чинь одоо миний гэр орно штэ. Тэгээ миний гэр та нар амьдарч байгаа штэ. Би уул нь ингээд хамаг л юмыг айгу уян хатан айгу л ингээд чадхаараа байгаад байгаа. Тэгсэн чинь яасан одоо талархалгүй хүн бэ гэдг нь бол айгу харагдаж байна. Би бол энэ зүйлийн талаар Greg-д бол хэлнэ. Танаа одоо бүсэд бүсгүйшин те намайг баг гэрээс одоо ингээд хөөх шахаад байна гэдэг талаар бол Greg-д хэлнэ гэд энэ хоёр бол ингээд дуусж байгаа. Тэгээд оройн нь болохоор Greg мэдээж ирээд төрүүлээд ээжтэйгээ уулсан заяа. За ээж нь бол ойлгомжтой хэлнэ штэ юу болсон талаар те. Танаас үд бүсгүй чи өнөөдөр надад одоо ингэж хэлсэн. Намайг одоо гадуур жоохон гарч байгаач гэж хэлсэн. Уул нь бол те би та хоёрыг тижээж байгаа хүн чинь юмсан. Тэгээ танаа одоо эхнэр чинь танаас үд бүсгүй чи надад ийм зүйлийг хэлж гинэ гэд Greg бол хэлсэн заяа. Тэгээ Greg бол те айгу гайхаад John одоо яагаад тэгэж хэлсэн болоо. Би одоо ингээд Johnтай ярилцаад үзье. Та одоо санаа зовлтгүй гэд ингээд ээжигээ тайвшруулад тэгээ Johnтай очиод ингээд ярилцж байгаа байхгүй юу. За өнөөдөр хэр баймаа гэж ойр зүрийн зүйл ярилцаад тэгээд чи өнөөдөр одоо ээжид яагаад тэгээд хэлсэн бэ? Ээжийн гэрт чип хоёр ингээд амьдарч байгаа штэ гэд John-д ойлгуулах гэсэн чинь John юу гэж хэлсэн гэж би зүгээр ингээд танаа ээжийн төвчээрийг шалгасан юм аа. Би зүгээр ингээд те яавал одоо ууралдгийн ямар үгэн дээр гомддгийн ямар үгэн дээр ууралд юм бэ гэдгийг зүгээр шалгасан юм аа танаа ээжийг гэж хэлсэн за. Тэгэд Greg бол тэгэл дахиад тайлбарлаад ингээл хоёулаач одоо те ээжийн гэрт байгаа штэ ээж шибт хоёрыг одоо ингээд хижээж байгаа штэ гэд ингээд ойлгуулах гад ярилцж байгаа. За John бол энийг нь юу гэж ойлгосон бэ гэхлээр ерөөсөө Greg бол миний тал байхгүй наа ерөөсөө л ээжийнхаа тал байгаад байна. Намайг ерөөсөө ойлгохгүй байна. Би айгүй их юм золиослсон те би айгүй их юм орхиод ирсэн чинь ээжийнхаа тал байлаа гэд John бол жоохон ууралсан байгаа. За ингээд дараагийн өдөр нь Greg болохоор нэг газраас утасны дуудлага хүлээж авсан. Энэ нь ямар учиртай утасны дуулга байсан бэ гэхлээр Greg маань ашгүй ажилд орсон. 2-7 хоногтой багтаад John-ы шаардлагаар ингээд те John-ыг одоо хүчилсний эцэст ажилд орсон. John бол мэдээж Greg-ийг ажилд орсон учраас би одоо ингээд буцаж явахгүй гэдгээ бол амласан байгаа. За дараагийн хэсэг дээр Greg-ийн одоо ажлын хамгийн анхны өдрийг бол харуулсан. За Greg-ийг ажилдаа явсны дараа одоо хадам бэр хоёр бол үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээ John-ы хувьд бол хадам ээжээсээ та намайг ийм
хурмын плажны хурмын даашинсны газар хүргээд өгөөч. Хурмын плажаа засуулах гэсэн юм аа гэдэг тусламж асууж байгаа. Тэгээ ээж нь ч гэсэн тэгээ ингээд хоёлаа тэр хурмын плажны газар ч очие гэдэг ингээд явж байгаа байхгүй юу. За тэгээд яг хурмын плажны газар хүргэж очисны дараа Грегийн ээж нь хадам ээж нь Джоноос асуугаад хоёлаа ингээд хамт орох уу, хоёлаа цуг ингээд плаж энтри чинь ингээд засалцах уу гэд асуусан чинь Джон бас юу гэж хэлдэг гэхээр би одоо хурмынхаа даашинзыг танд ингээд төрүүлж харуулмааргүй байна. Би хурмынхаа даашинзыг ээждээ өөрийнхөө гэрээхэндээ төрүүлж харуулмаар байгаа учраас би одоо ингээд ганцаараа орсон дээр хаа та ингээд буцаад явчихгүй юу да гэж бол хэлдэг. Тэгээд тэрийг сонсоод мэдээж Грегийн ээж нь ахаал гомдсон заяо. Ахаал ингээд өөрийг нь тижээгээл айгүй ингээд гой байлгаал чадхаараа ингээд байгаад байсан чинь хурмынхаа плажийг өстө танд төрүүлж харуулахгүй маруулахгүй гэж хэлсэнд нь бол Грегийн ээж нь гомдсон. Тэгээ Джон бол хурмын дэлгүүртээ ороод Грехэнтэйгээ ингээд видео коллоор ярилцаад өөрийнхөө хурмын плажийг бол харуулсан. За уул нь бол Джонны гэрийнхэн яг Уганда улсаас нөгөө хурманд нь зориулаад ирчихсэн юм байлээ. Гэхдээ ирж чадхааргүй болсон. За тэгээд Джонны хувьд бол мэдээж Грехний ирж чадхааргүй болсонд бол үнэхээр гонигтай байсан. За ингээд хурмын өдрүүд одоо ингээд ойрцоорлага хурим болоход төгсөөрлага. За тэгээд Джонны хувьд бол мэдээж одоо манай сүүийн бэлэг яасан бэ? Сүүийн бэлгийг хизээ төлөх юм бэ гэдэг ингээд асуусаарлага. Ашгүй Грег хурмын өмнөхөн сүүийн бэлгээ төлөөд дуусгадаг байгаа $3,000 бол Уганда руу Джонны гэрийнхэн лөө шилжүүлсэн. За ингээд Америкт болохоор хурмаас өмнө бас нэг юм юу байдаг гэхлээр ганц бие үдшилэг. Тэгээ ганц бие үдшилгээ болохоор Грегийн эмэгтэй найз нь зохион байгуулад Джонны одоо ганц бие үдшилгийг хийж өгж байгаа байхгүй. Ямар үдшилэг хийсэн бэ гэхлээр Джонныг бүр ингээд лимузинээр тосож аваад заяо. За тэгээд тэрэнд нь болохоор Грегийн эмэгтэй найзууд байсан. Дээрэс нь Грегийн ээж байгаа. За хадам ээжтэйгээ ганц бие үдшилгээ хийж байгаа. Тэгээд тэд нар ингээд лимузинээр айгуу гоё ингэж яваад дараа нь болохоор strip club ордог заяо. Хадам ээжтэйгээ штэ. Тэгээд тэд нар болтой strip club ороод өөр дээрээ ингээд хүүхэн мөхөн бүжиглүүлээд бүр алж өгдөг заяо. За ингээд хурмын яг өмнөх өдөр нь Грегийн хувьд одоо Джонд зориулаад бас дээрээс нь хурминдаа зориулаад ээжийнхээ гэрээс өөр тусдаа байшин одоо 2 хоногийн хугацаатай түрээсэлсэн гинэ. За тэгээд тэр байшиндаа болохоор Грегийн хувьд бол нэг юм үдшилэг хийдэг. Тэр үдшилэг нь ямар зорилготой үдшилэг вэ гэхлээр Джонны одоо сэтгэл санааг нь засгаад ягаад гэвэл Грехний одоо хурим дээр нь ирж чадахгүй, хурим дээр ингээд ганцаараа байх учраас Джонны одоо сэтгэл санааг засгаад Африкийн тийм уур амьсгал оруулсан үдшилгийг бол зохион байгуулдаг. Тэгээ тэндээ болохоор гэрийнхнийгээ ураад, найзуудыгаа ураад. За тэр үдшилэг дээр нь бас Джоныг мэдээ сэтгэл санааг нь засгаж байсан учраас нутаг нэгтнүүдийг нь дуудаад тентхийн одоо хөгжимчин, бүжигчин энтриг ингээд ураад аваад ирсэн. Тэгээ тэрийг чинь хараад Джон айгу баярлаа. Тэднэртэйгээ бүр ингээд бүжүүлж мүжиглээл гой өдрийг бол өнгөрүүлдэг. Тэгээ Джон бол юу гэж хэлсэн бэ гэхлээр үнэхээр одоо хайрлагдсан юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж чадлаа гэж бол Джонны хувьд хэлжсэн. За ингээд хурмын өдөр. Хурмын өдөр бас нэг жоохон драма болдог заяо. За энэ дээр бас юу болдог вэ гэхлээр Грег уулын зочдоо 6:30-д урьдсан байсан гинэ. Тэгсэн чинь Джонни бас ингээд яг орж ирэх цагийг 6:30-д гэж сонгоцсон заяо. Хүмүүс эрэхтэй зэрэгцээд Джон бас ингээд адилхан ирэх болж таарад. Тэгээ тэрийг яг хурмын өдрөө олж мэдээ. Тэгээ тэрнээс болоод ингээд баахан стресстэйд хурмынхаа бүх тэр 80 хүн мөн лөө ингээд залгаж байгаа нэг тийм хэсэг бол гарсан. Ингээд энэ хоёр маань маш гоё хурмаа хийдэг байгаа. За ингээд энэ сизон маань бол ингээд дууссан. Мэдээж сизон болгоны араас бол Tell All гэж хийдэг. За Tell All дээр бол бас айгүй сонио юм болсон шүү. Энэ дээр юу болсон бэ гэхлээрээ штэ 90 Days Fiancé-гийн шоуод Big Ed бол ирсэн заяо. За Big Ed болохоор мемний хаан. За тэгээд ер нь бол 90 Days Fiancé-г үнэхэрийн өөр төвшөнд гаргасан ийм хүн байгаа. За тэгээд энэ хүний талаар бол ярихгүй байхын аргагүй. Гэтэ би бол хэд хэдэн хосын дараа бол заавал Big Ed-ийг бол ярина. Угаасаа ярихгүй байхын аргагүй ийм хүн байгаа. Big Ed биш үү? Энэ хоёр зориулаад Tell All дээр ирсэн заяо. Тийм харилцаа хамааралтай хүн биш. Энэ одоо сизонд бол ерөөсөө оролцоогүй. Гэтэ яг энэ хоёрт зориулаад Big Ed бол ирсэн. Өөрөө одоо ингээд амьдралаа босгох тэ ээжийнхээсээ нүү тустаагаар гэх мэтчлэн зөвлөгөөнүүдийг бол Грегд өгөхөөр ирсэн байсан. Мэдээж Tell All дээр бол Грегийн ээжийг бол урьж оролцуулсан. Тэгээ Грегийн ээж яг Tell All-ийн ингээ тайсан дээр гарч ирсэн чинь Big Ed заяо. Өө таны акцент чи ямар гоё юм бэ гэж үгээл за амар сэтгнэл. Тэгээд ээжээс нь бол мэдээж нөгөө Джон одоо хадам ээж хоёрын дунд нэг жоохон юм болсон шүү дээ. Тэ одоо та ингээд жоохон гадуур гаралдаа гэртэл байгаадах юм ахын гэсэн юмыг бол ярьсан шүү дээ. Тэгээд энэ талаар нь бол хөтлөгч бол мэдээж асуусан. Ээж нь бол хэлэхдээ тэ мэдээж одоо ингээд намайг гаралдаа гэрээсээ гэртээ одоо байгаад ах юм а гэх мэтчлэн зүйлийг ярьсан нь бол үнэхээр одоо хүндэтгэлгүй санагцсан гэж бол ээж нь хэлжсэн. Тэгээд Джоноос бас асууж байгаа шүү дээ. Чи яагаад одоо хадам ээжтэй яагаад ингэж хэлсэн бэ гэсэн чинь Джон болохоор угаасаа л одоо хадам ээж гэртээ айгүйх байгаад байдаг учраас би тэгж хэлсэн юм аа гэж бол Джон хэлсэн. За тэгээд мөн адилхан бас нэг асуулт асуусан нь хүүхэдтэй болох талаар төлөвлөж байгаа юу гэж энэ хоёроос бол асуусан. Энэ хоёр бол тэ угаасаа хүүхэдтэй болох талаар төлөвлөж байгаа, хүүхэдтэй болмоор байгаа гэж хэлсэн. Энэ хоёр чинь тусдаа одоо болтол гараагүй ээжинтэй хамт амьдарч байгаа учраас ээжээс нь асууж байгаа шүү дээ. Хэрвээ энэ хоёр одоо хүүхэдтэй болвол яах вэ гэдээ ээжээс
Кейс нь асуусан чинь гэртээ бол ахаал одоо шинээр ингээл хүн төрүүлээл ахаал ингээл шинээр энэ хоёрын амьдралыг ингээд гэртээ эхлүүлнэ гэдэг бол үнэхээр хэцүү байна гэж бол ээж нь хэлсэн. Тэгсэн чинь Джон айгу уурлаад хин ч одоо миний хүүхэдтэй болох эрхийг бол хоригдж чадахгүй. Би үнэхээр хүүхэдтэй болохыг хүсвэл хүүхэдтэй болно. Та нар бол өстой миний хүүхэдтэй болохыг хориглохгүй гэд уурлаад тэгсэн чинь тэр одоо сизон оролцож байсан тэр хоёртой цуг сизон оролцож байсан оролцогчд нь чи одоо тий хадам ээжиндээ амьдарч иж баг хамгаалт энэ төр зүгээж баг одоо хүүхэдтэй болж яадгийн гэсэн зүйлийг бол Джон хэлээд муудалцаж энэ төр бөө юм болсон. Хамгийн сүүлийн тэл олоор ярьсан энэ хоёрын талаар ярьсан зүйл нь болохоор Greg болон John хоёр магадгүй ирээдүйд Уганда улсад одоо нүүж очиж амьдарч магадгүй. Ирээдүйн төлөвлөгөөнд нь багтж байгаа гэсэн зүйлийг бол энэ хоёр хэлсэн. За ингээд энэ сизон бол жинхнээсээ дууссан байгаа. За энэ сизон бол тэ 2025 онд дөнгөж өнгөрсөн жил бол цацагдсан ийм сизны оролцогчд байгаа. Нэвтрүүлэг дуусны дараа сонин сайхан бол юу байна вэ гэх юм бол Greg John хоёр бол одоо болтол ээжтэйгээ хамт амьдарсаар байгаа. За өнгөрсөн яг 2 сард болохоор John-ы хувьд яг Уганда улс руу их орон руугаа буцаад тэгээд ирсэн юм шиг байлээ. Нэг иймэрхүү сонин сайхантай нэг сизон гараад бол удааг учраас нэг тийм олон сонин сайхан бол байхгүй байна. Бичлэгийг маань үзсэн та нартай маш их баярлалаа. Та нар маань мэдээж сэтгэлээ үлдээгээрэй. Subscribe дараарай. Та нартай маш их баярлалаа. Баяртай.